Сайн байцгаана уу. За, соёл урлагийн сургуулийн соёлын сургуулийн зочин подкастын энэ удаагийн дугаарт соёл урлагийн сургуулийн соёл урлаг судлалын хүрээлэнгийн судалгааны баримтын сангийн эрхлэгч Алтан Заяа хүрэлцэн ирсэн байна. Танд энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. За, тэгэхээр монголчууд бол үн эртнээс эхлээд номыг бүтээж ирсэн. Бидний өнөөдрийн сэдэв бол яаж юм гэхээр номын хэвлэлийн ихвэлтгэлийн анги. Энэ хөтөлбөрийн талаар бол ярилцахаар байгаа. Тэгэхээр монголчууд бол эртнээс ном бүтээж ирсэн юм ариун их түүхтэй ийм улс орн юм аа. Тэгэхээр орчин үеийн ном хэвлэлийн их бэлтгэлийн ажлыг энэ соёл урлагийн их сургуулийн соёлын сургууль дээр бэлдэж болсон хүчнийг бэлдэж ирсэн ийм түүхтэй байж байгаа тийм. Тэгэхээр энэ түүхэн үйл явцын талаар та бас мэдээлэл өгөөч. За, манай монголчууд бол Монголын номыг урлах тийм баялаг түүхтэй 13-р зууны үеэс эхэлж бол модон барын аргаар номыг бол хийж ирсэн. Тэгээд ялангуяа энэ модон барын арга гэдэг маань бол нөгөө шашинтай маш холбоотойгоор бархан гэдэг нэрээр хэвлэх үйлдвэр маань бархан гэдэг нэрээр явж байсан. Тэгээд үйлдвэрлэлийн хөгжлийн явцад социалист нийгэм буюу үүсээд дараа нь аршил үүсээд 1990 оноос эхлээд бол мэдээж технологийн арга маань хөгжөөд хэвлэлийн технологи маань хөгжиж өөр шинэ үеийн үйлдвэрлэлийн арга руу орж ирсэн байгаа. Тэгээд манай соёлын сургууль бол 1995 оноос эхэлж хэвлэлийн их бэлтгэлийн анги гэдэг ангийг эхэлж авч ажиллуулсан тийм түүхтэй байдаг. Тэгээд бол дараа нь 2001 оноос эхлээд бол дизайны анги дотроо их бэлтгэлийн анги, дизайны анги, хэвлэлийн дизайн штэ дотроо тийм хоёр анги яг наривчилж авч маш олон төгсөгчдийг төгсгсөн. За, тэгэхээр энэ ном гэдэг зүйлийн талаар ярихаар энэ номын үйлдвэрлэл, хэвлэл, номын сан энэ зүйлүүд бүгд хоорондоо уялдаатай байгаад байдаг. Тэгэхээр орчин үед номын сангууд дээр яригдж байгаа нэг асуудал бол яг номын олон улсын стандарт гэх номыг бүртгэхэд тавьдаг шаардлагууд байна. Хэвлэлийн их бэлтгэл гэдэг анги маань бол яг тэр стандартыг бол заадаг байх тийм үү? Тий. Заалгүй яг хуу тий манай хэвлэлийн ангид чинь олон хичээлүүд ордгийн нэг нь бол ном хэвлэлийн түүх, тэгээд техник редактор ном хэвлэлийн. За энэ бол зүгээр ажлын байрны туршлагаас ингээд хараад ажлын туршлагаас ингээд хараа явж байхад бол энэ маань маш эрэлттэй тийм мэрэгжил болчихсон байна. Яагаад гэвэл хэвлэх үйлдвэрүүд маань 90-ад оноос эхлээд хөвжлөгдчихсэн. Энэ хөвжлөгдсөн асуудалтай холбоотойгоор нөгөө нэг хэвлэхүүд дээр урд нь социалист нийгмийн үед байсан аль биесны редакторууд байхгүй болчлоо. Их бэлтгэгчнэр байхгүй болчлоо. Тэгэхээр манай нөгөө мэрэгжлийн үн цэн яг энэ дээрээсээ буцаад ургаад гараад ирдэг. Яагаад гэвэл манай хэвлэлийн ангийн их бэлтгэлийн ангийг төгссөн, дизайны ангийг төгссөн хүүхдүүд яг ажиллаж байгаа газрын хэвлэхүүд бол яг л тэр стандартуудаа барай явуулчихсан. Жишээлбэл хэвлэл нийтлийн мэдээ гэсэн нүүр байх ёстой ч гэдэм үү те. Номонд бол хоёр дахь нүүр байлаа гэхэд тэрэн дээр юу явж явах ёстой, яах ёстой, номын зохиогч ямар төвшөнд нь хаана явж явах ёстой гэх тэр дизайн хөгжиж байгаа ч гэсэн тийм үндсэн агуулгын юм бол зөв ёстой гэсэн тийм стандарт нь бол яг энэ мэрэгжлийн хүүхдүүдийн мэрэгжлийн хүүхдүүдийн нүүр царинаас илэрхийл болоо явдаг. Тэгэхээр орчин үед бол яригддаг нэг гол асуудал. Нэг асуудал болоод байгаа нэг зүйл юу юм гэхээр яг тэр номын үгсгийн алдаа. Тэр техник редактор гэдэг юм бол маш их техник алдаа гэдэг нь бол маш их гарч ирж штэ. Тэгэхээр энэхүү мэрэгчлэр суралцсанаар энэхүү тэр гараад байгаа асуудлыг бас шийдэх ийм боломжтой байна. Тэгэхээр энэ асуудал яагаад бий болсон юм бэ гэхээр энэ хэвлэлийн их бэлтгэлийн мэрэгжилтэн хэсэг хугацаанд тасарсантай холбоотой гэж харж болохоор байна. Нэгдүгээр тасарсантай холбоотой, хоёрдугаарт энэ бол угаасаа мөнхийн эрэлттэй мэрэгжил. Угаасаа мөнхийн эрэлттэй. Яагаад гэвэл манай соёл урлагийн их сургууль чинь хэвлэлийн их бэлтгэл дизайны анги гэхэд хоёр ангиас нийлээд 32 хүүхд жилдээ төгсдөг ч юм уу, зарим жил 20 хүүхд төгсчихсэн шүү дээ. Гэтэл Монгол улсад чинь хэвлэх үйлдвэр гэдэг ч юм уу шиг их байна. Тэгээд эн чинь байнгын өрсөлдөөнтэй тэр явж байдаг. Нэгдүгээр, хоёрдугаар манай хэвлэлийн анги төгсөн хүүхдүүд чинь дан төгсөөд нөгөө их бэлтгэлийн ангитай хэвлэлийнхаа газар их бэлтгэгч дизайнер биш маш олон мэрэгжил рүү хөрвөөд ажилладаг. За жишээлбэл хамгийн наацхийн жишээгээд авахад би бол өөрөө 2001 онд соёлын сургуулийнхаа хэвлэлийн их бэлтгэл дизайны ангийг төгссөн төгсөгч. Тэгээд жишээлбэл би ном судалгаанд дуртай байсан учраас тийм судалгааны газар ороод ажиллажсэн байна. За тэгээ зарим хүмүүс нь бол дизайндаа ингээд зураг илүү сонирхож байсан хүүхдүүд орж ирээд зургийн ангид сурангуудаа дан хэвлэх үйлдвэр гэхгүй телевизүүдэд очиод
эвлүүлэгч хийгээ, зураглаач хийгээ, найруулагч хийгээ явчихдаг. Тэгэхээр нэг төгсөгчд ингээд байгаад байгаа мөртлөө тэд нар маань ажлын байр өргөнтөө за зарим нь ингээд техник редактортай сайн байсан хүүхдүүд нь хэвлэлийн газар, телевиз, сонины газруудад очиод редакторууд болчихж байгаа гэдгээрээ эрдээс ингээд тухайн үедэд ингээд төгсөгчд байсан мөртлөө тийм эрэлт угаасаа байсан. Тэгээ сая нэг 4 жилийн хугацаанд бол манай эсэлт үнэхээр тасархын үед тасарсан. Гэхдээ эргээд сэргэж байгаа ийм л маш олон таралт руу хөрвөж чаддаг тийм чухал мэрэгжил байгаа. Тэгэхээр ер нь бол хэвлэлийн их бэлтгэлээр төгссөн төгсөгчдийг маань яг хэвлэлийн газрууд биш өөр газрууд бол ингээд хавхигээд авчихтай холбоотой юм байна шүү дээ. Энэ бол ингээд тасарсандаа хэрэгцээгүй болоод тасарсан биш. Зах зээл нь өөрөө тэр хүмүүс ингээд булаалдаад ингээд авж байгаатай л холбоотой юм байна шүү дээ. Тэгэхээр одоо сая хоёлаа нэг асуудал ярьлаа. Тэгэхээр одоо хэвлэлийн газрууд маань цаашдаа одоо юун дээр анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр одоо энэ дэлхийн техник томоохон хэвлэлийн газруудыг харж байна л да. Thomson Reuters за тэгэл Macmillan ч гэдэм үү те. Эдгээр хэвлэлийн газруудыг ингээ хараад хахад юугаар ялгарч ийн гэхээр яг нөгөө хэвлэлийн их бэлтгэл тэр стандартыг барьж чадсанараа яг тэр олон нийтийн хэрэгцээнд тулгуурласан зүйлүүдийг олж аваач хэвлэж чадж байгаагаараа одоо дэлхийн техник зах зээл дээр цоолоод байна шүү дээ тийм. Яг үүнтэй адилханаар одоо манай Монголын хэвлэлийн газар бас нэг ажиллах хэрэгцээ шаардлага байна уу гэж бас харагдаж байна. Байлгүй яг хуу манай хэвлэлүүд бол ер нь технологиор бол хоцроогүй маш их гадаадын технологиудыг оруулж ирээд ажиллаж байна. Тэднэрт дур тийм буруутгах зүйл тэр талаасаа байхгүй зүгээр хамтын ажиллагаагаар ч юм уу ийм харилцаа холбоогоор яг одоо ийм мэрэгжлийн хүмүүсээ магадгүй манай соёл урлагийн их сургуулийн энэ жилийн элтэн дээр жишээлбэл Эдмон ч юм уу, Ленграф хэлэх үйлдвэр ч юм уу, БМБ ч юм уу ямар нэгэн газар. За манай дээр яг энэ талаасаа нэг ийм боловсон хүчин тэд байх хэрэгтэй. Манайх одоо ийм талаас нь түлхүү ингээд юу игээ захиалга өгөөд боловсон хүчнээ бэлтгүүлэх юм тийм хамтын ажиллагааны юм бас дутмаг байсан байж магадгүй. Тэгээ цаашид бол энийг бол ингээд өргөжүүлээд хамтын ажиллагаагаар хөгжүүлээ те. Яг танаа дээр одоо жишээлбэл шинжилгээ ухааны технологийн их сургууль технологич гаргаж ялла хэвлэе. Тэгэхэд манай одоо онцлог бол яг их бэлтгэгч дизайнераа гаргаж байгаа учраас манай хүүхдүүдийн нөгөө ажлын байр нь тэрийгээрээ ингээд онцгороо явуулдаг гэдгээрээ бүр айгүй давуу талтай. Тэгэхээр үнэхээр тантай ярилцж байхад бол хэвлэлийн их бэлтгэлээр ахиад сурдаг ч юм уу гэсэн одоо сэтэл төрж штэ ер нь бол маш их тийм өргөн хүрээний чадварыг олгодог ийм хөтөлбөр юм. Яг хичнээн төрлийн хичээл заагддаг л байна. За нэг 17-8 төрлийн үндсэн онлын хичээлтэйгээ заадаг. Тэгээд эхнээсээ 1-р курсээс эхлээд ном хэвлэлийн түүх, редакторлох зүй гэдэг одоо нөгөө түрүүн таны ярьсан одоо нэг хэвлэлийн газрууд ч юм уу сонин магадгүй одоо зүгээр л наад захын жишээ телевизийн мэдэн дээр л урсдаг заран дээр алдаа гарчихсан байгаа шүү дээ. Гэтэл манай сургуулийн нэг хэвлэлийн их бэлтгэлийн ангийн онцлог нь бол 4 жил яг редакторлох зүйн хичээлийг ордог. Тэрийгээр маш давуу талтай. Тэгээд би миний ингээд шавнирч юм одоо манай сургуулийг төгсөн хүүхдүүдийн ажиллаж байгаа номноос одоо тийм үгийн алдаа гэдэг юмыг бол би олж одоохондоо хараагүй явж байна. Тэгээд маш сайхан том дизайнерууд төрсөн. Тий. Энэ бол маш том сайхан бахархал. Бас манай мэрэгжлийн бахархал гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр номын сан, ном хэвлэлийн одоо тэнхэм гэж ийм тэнхэм байгуулагдсан байгаа тий. Энэ тэнхмийн талаар та бас нэг манай сургууль дээр бол хэвлэлийн их бэлтгэл дизайны тэнхимч гэж тусдаа явж байсан. Тэгээ зарим үед бол номын сангийнхаа тэнхимтэй нийлээ явдаг. Тэгээ одоогийн байдлаар 4 жил завсарласан энэ ангиа буцаас сэргээгээд эсэлт одоо нийгмийн шаардлагаар эсэлтээ бид нэр буцаагаад авах гэж штэ нийгмийн эрэлт хэрэгцээгээр тэрнтэй холбоотойгоор бол манай Сүүсийн соёлын сургууль дээр мэдээж ном хэвлэл номын сангийн тийм тэнхим маань байгаа. Тий. За тэгэхээр сая таны ярьж байгаа яриан дундаас ингээд сонсож байхад бол 17-8 төрлийн хичээл заагддаг гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр бас нэг одоо орчин үеийн нийгмийн хэрэгцээ яаж нэгээр цахим тал руу бол нэлээд хөгжөөд байгаа тийм. Тэгэхээр нөхөө хэвлэлийн их бэлтгэл гэдэг хөтөлбөрөөр суралцсанаар суралцагч маань одоо тэр цахим ном хийх одоо тэр арга зүйд бас суралцах нь тийм. Суралцлгүй яг хоо манай хичээлийн агуулгад угаасаа нэг хөтөлбөр дотор маань цахим ном гэсэн хөтөлбөр явж байгаа хичээлийн тий. Тэгээд энэ бол угаасаа зөвхөн одоо нэг хэвлэлийн газар ч юм уу зүгээр нэг тийм сонины газар ч юм уу хэрэгтэй тийм хичээл хэрэгтэй мэрэгжил биш.
цахим ном гэдэг бол зүгээр байгууллагад хүртэл хэрэгтэй. Яагаад гэвэл одоо ямар ч байгууллага эдийн засгаа хэмнээд ч юм уу магадгүй цахим номыг дэлхийд хамгийн хурдан тарах юм чинь энэ ч одоо хөвлж гаргаад буцаагаа тавьснаас илүү хамгийн хурдан одоо нийгэм сурчлагаа болж байгаа, түгээгдэж байгаа гэдгээрээ бол энэ цахим ном талаасаа илүү сурах юм бол энэ маань одоо бүх салбарт зүгээр наацх нь одоо нэг заавал төрийн байгууллага гэхгүй нэг хувийн байгууллагад очиод одоо тэр байгууллагын дизайнер болоод ажиллаа гэхэд тэр хүн маань манай одоо сургуулийг төгсөж байгаа давуу тал нь болохоор тэнд очиод тэр байгууллагынхаа брэнд бүхий хий чин дизайн талаас их үлтгэл талаас одоо тэр байгууллагын танилцуулга гарч байгаа одоо номнуудыг цахим хэлбэрээр ч юм уу ямар одоо өнөөгийн нийгэм шаардлагатай ямар төвшөнд гаргах хэвээр юм тийм төвшөнд нь гаргадаг ийм чадварлаг одоо боловсон хүчнийг бэлтгэж гаргадаг гэдгээр тийм бахархалтай тийм анги. За тэгэхээр маш их тийм сонирхолтой яриаг бас өрнөлөө гэж миний хувьд бол бодож байна. Тэгэхээр одоо та бүхэн ч гэсэн энэ хүү яриан дундаас хэрэгцээтэй зүйлийг олж авсан байхаа гэж найдаж байна. Тэгэхээр энэ хүү одоо хэвлэлийн их бэлтгэл гэдэг хөтөлбөрөөр суралцахыг хүсэх юм бол дурын 2 хичээл нь одоо 480 гэсэн гол чоноотой байхад бол босоо оноо байх юм бол соёлын сургууль дээр ирээд за мөн одоо тэр эсэлтийн одоо тэр вебсайтаар дамжуулаад энэ хүү хөтөлбөрөөр суралцах боломжтой болох нэ. Тэгээд энэ хүү ярилцлагаа өндөрлөө та нэг сайхан манад эсгэж байгаа энэ их сургуульд ерөнхий соёлын сургуулиуд төгсөж байгаа залуус дүүнерт зориулаад нэг сайхан уриалга хэлж өгнө. Манай Суйцын соёл урлагийн их сургуулийн соёлын сургууль дээр маань хэвлэлийн их хэлтгэл дизайны ангийнхаа эсэлтийг энэ жил авах чинь. Тийм учраас энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа манай Монголын бүх одоо залуу хүүхдүүд маань төгсөгчд маань манай сургуульд нээлттэй байгаа энэ олон мэргэжил рүү хөрвөх чадвартай, олон төрөл рүү орох чадвартай. Тэгээд бас ирээдүйдээ энэ ном гэдэг чинь угаасаа өөрөө буян дагуулж яадаг. Тэгээд ном гаргадаг, номыг судалдаг, номыг хийдэг тийм гоё мэргэжил рүү орохыг хүсвэл манай энэ мэргэжлийг сонгож манад эсэрэ гэж уриалж байна та бүхнийг. За баярлалаа.